ер нь бол дээгч бит хоёр нэг багшийн шав байгаа. Тийм Монгол Улсын гавьяат багш Алтан цэцэг багшийн шав бит хоёр. Мундаг хувийн хийлж одоо төрөн гараасаа гээд би бас залуу хийлж бэлгүүнийг үргэлж хайрлаж дэмжиж бит хоёр нэгэн сайхан багшийн шавнар учраас ингээд яг төрсөн төв шиг байдаг. Тэгээд залуу хийлж бэлгүүнийг орж байна тайлснаа. Монголын одоо ингээд мэргэжлийн одоо ур чадрын хувьд бэлгүүн шиг үнэхээр ур чадвартай хийж байсан ч юм уу, гүр ч юм уу гэдэг би бүр үнэхээр мэдтгүүлээ. Бэлгүүн нүгээрээ үнэхээр багтдаг шүү. Тэгээд ер нь бол дээгч би их одоо мундаг уран бүтээлч хийлж гэдэг тань их хөндлөж явдаг, бахархаж явдаг. Тэгээд саяхан бас урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд нь баяр хүргэе. Тайз болгон миний хувьд онцгой санагддаг. Дааш бүр одоо юу гэдэг Монголынхоо тэр дундаа сургуулийнхаа тайзнаар гарч ирэхэд би илүү сандардаг. Сайн байцгааны эрхэм бүнэд үзэгчтэй хүний эрхийн дуулаа iVoice цэгийн сайт тэрийн зочин булангийнхаа энэ удаагийн дугаард Фантаси студийн гоцлол хөгжимчин хийлж бэлгүүнийг онцолж байна. За юуны өмнө урилгыг хүлээж авсанд баярлалаа. Манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Баяр зүгтийн бэлгүүн гэдэг хийлж мэрэгчлээ. Хийлийг хизэнээс эхэлж тоглох болов маш олон хөгжим байдаг шүү дээ. Хийл хөгжим яг юугаараа таныг илүү татсан бэ? Яг анх хөгжим мужигч шалгуулж яхад л яг ягаад ч юм цаанаасаа хувь тал юм шиг хийл дээр одоо шалгуулсан гэх юм уу те. Гэхдээ яг тэрнээс өмнө баахтаа ингээл анимашн үзэж яхад оркестр аяг их ингээл оркестрийн хөгжимтэй их гардаг сценүүд дээр. Тэгж жагаад хамгийн наадлын нүүрийн нэнд нь хийл цуудаг гэсэн. Тэг яг энэ хөгжимчтэй ямар гоё юм бэ гэж хамгийн түрүүнд таарсан одоо хийл хөгжим байсан. Хэдэн жил хийл хөгжим? Одоо 21 жил хичээлж байна. Хийлч нөгөө дэлгэр цэцэгтэй анх 2014 онд танилцсан гэсэн шүү дээ. Саяхан нөгөө Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолныхын найран дээр хамтрал үзүүлсэн. Ер нь тэр уран бүтээлчтэй хамтарч ажиллахад хэр байдаг вэ? Яг ер нь бол дээгч бит хоёр нэг багшийн шав байгаа. Тийм Монгол Улсын гавьяат багш Алтан цэцэг багшийн шав бит хоёр. Тэгээд түрүү жилийн үдид яг DG22 гэдэг тоглолтод нь бит хоёр тайзан дээр хамт гарч хөгжүүлсэн байгаа. Тэгээд энэ маань болохоор миний хувьд хамгийн анхны одоо рок поп тайзны маань гараа байсан. Тэгээд ер нь бол дээгч би их одоо мундаг уран бүтээлч хийлж гэдэг тань их хөндлөж явдаг, бахархаж явдаг. Тэгээд саяхан бас урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд нь баяр хүргэе. Таны хувьд гэр бүлээс нь хэн илүү дэмжигч юм байдаг вэ? Тэгэл аавч хоёр маань хоёулаа л ер нь сайн дэмждэг. Манай дүү хүртэл айгүй хөөрхөн тэгэл нөө та тэнийгээр гарч ирлээ, энэгээр гарч ирлээ гэж. Ер нь бүгдээрээ л дэмждэг. Найз нөхөд гэр бүл тэгэл ойр дотны бүх хүмүүс ер нь их дэмждэг. Яг урлагийн хүмүүс шантрах үе мэдээж гарна. Байнга л одоо тайзан дээр олон хүний нүдний өмнө гарч идэг үргэлж одоо бие авах жоох байдлаас ихсвэлээ л те. Дээрээс нь ингээд бид нар чинь нэг юм нь болохоор үргэлж байн нөгөө нэг амьдаар тоглож идэг. Тийм болохоор тэр утгаараа үргэлжийн одоо бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Тэр талаараа одоо тамирчдтай л ер нь ялгаагүй байдаг. Тийм болохоор шантрах үе мэдээж гарна. Тэгтээ тэгэл өөр ирэхгүй нөө мэрэгчлэлд оролцсон гэдэг утгаараа тэгэл буцаал тэр шантарлаас ингээл хөл дээр босол гараад ирдэг толон да. Энэ хийлч бүлгүүнүүд хинээс илүү шамжлалыг сонсох дуртай бай. Яг энэ хүн ингээд миний яг алтаа дутгалыг яг чин үнээр нь боддоор нь ингээд хараад хэлж чадандаа гэсэн тийм хүн бий юу? Шүүмжлэл гэдэг юмн дээр би ер нь өөрөө яг тэгж бодд юм аа. Монголд яг хөгжим шүүмжлэгч гэдэг нэг мэрэгжлийн хөгжим шүүмжлэгч гэдэг одоо оронтой орон зай айгуу дутагдж байгаа гэж боддог. Яагаад тэгэхээр тэр шүүмжлэгч гэж яг мэрэгжлийн түвшинд шүүмжлэн гэдэг юм чинь дан ганц одоо юу гэдэг хар бараан алдаа дутагдлыг хилээд байхаасаа гадна одоо давуу талын ч давхар ингэж хийж одоо олон нийтэд түгээж иймэрхүү одоо сэтгэл гэдэг юм те мэрэгжлийн түвшинд тийм бичижээдэг. Тэгээ тэр утгаараа ч гэсэн одоо мэрэгжлийн байгууллагын хөгжимчд уран бүтээлчдийн чансааг дээшлүүлэхэд маш том одоо өрн төлөө үзүүлж идэг. Бөгөөд бас давхар одоо сонсогч нарт үзэгчдэд одоо тухайн одоо бидний мэрэгжлийг илүү одоо ингээд
академик талаас нь илүү танилж өгөх үүрэг оролтой байдаг хүмүүс юм болов гэж боддог. Тэгэхээр энэ оронтоо бас их дутагдж байгаа юм шиг бол миний хувьд санагддаг. Тэгээд шүүмжлэл яг хинээс авах вэ гэхэлэр яг мэдээж би олон хүнээс шүүмжлэл авцсмаа илүү дуртай. Яагаад тэгэхээр тэр дундаас нөгөө авахыг аваад хайхыг хайна гэдэг шиг тийм байдаг. Тэгэл яг хүн болгоны сэтгэл ямар хуу байв. Тэр талаас хүн болгомч нь өөр өөр ингэсэн өнцгөөсөө хардаг. Тэр дундаас нэг одоо юмыг олж аваад за би дараагийн тоглолтын дээр ингэх хэрэгтэй юм байна. Ер нь ингэж одоо тоглол илүү зүгээр юм гэсэн тийм дүгнэлт төрдөг. Тэр болгон дээр одоо ахиц дэвшил өөрчлөлт аваад явдаг гэж би дотроо боддог. Германы оркестртэй нөгөө Европын орнуудаар аялан тоглол хийсэн гэсэн шүү дээ. Бас нөгөө Карнеги холлын тайзан дээр гарсан Монголын анхны уран бүтээлч гэсэн тийм тодорхойлолтой болсон байна лээ. Ер нь Монголын тайз, дэлхийн тайз хоёрын ялгаа нь юу вэ? Энэ туршлагуудаас тайз болгон миний хувьд онцгой санагддаг. Дааши бүр одоо юу гэдэг Монголынхоо тэр дундаа сургуулийнхаа тайзан дээр гарч ирэхэд би илүү барыг сандардаг. Тоглохдоо яагаад тэгэхээр яг л нөгөө нэг баг бахта тоглолдог байсан, шалгалт өгдөг тоглолдог байсан тэр тайзан дээр тоглол үргэлжлэл тэр тайзаа хөндлөдөг байсан. Яг тэрүүгээр одоо хүртэл хөндлөдөг. Тэгэл яг л нөгөө шалгалт өгсөн багш нар маань өдөөс хараад за бэлгүүн ямар болсон юм бэ? Хэр болсон? Ямар хүн хилж болсон байна гэсэн байдалтайгаар одоо таашаад сонсох гэж хүлээж идэг. Тэр итгэлийн одоо алдахгүй тулд одоо ямар ч тайз байсан миний хувьд маш хариуцлагатай одоо хүндэтгэлтэй байдаг. Дэлхийн тайз гэд ярих юм бол яг одоогоор зөвөр миний бяцхан туршлагаар үзэх юм бол илүү акустик одоо яг мэрэгжлийн урлагийн одоо тэр оркестр те одоо жишээ нь эсвэл цогцол хөгжим гэдэг юм эсвэл госол хөгжим гэсэн тэр одоо яг юмд одоо урлагт тайзны урлагт илүү зориулсан мэрэгжлийн яг акустик заал гэдэг утгаараа илүү одоо тоглоход илүү амар илүү гоё таашаалтай байдаг. Тийм болохоор яг миний дотроо бодож эмзэглэж явдаг юм маань юу гэхээр энэ дашрамж хэлэхэд манай Монгол яг тайзны яг хөгжмийн мэрэгжлийн тийм акустикийн заалтай болох нь бол зайлшгүй хэрэгтэй. Хэрвээ энэ урлагийг Монгол цаашдаа хөгжүүлээ алдагдуулахгүйгээр авч явъя гэх юм бол хамгийн түрүүнд хийх юм маань бол энэ заалтай болох. Энэ Америкийн нэгдсэн улсад бакалавр хамгаалаад ирсэн. Одоо Чехэд магистр хамгаалж байгаа гэсэн тийм сургууль тулцсан энэ талаараа. Америкийн нэгдсэн улсад эхний бакалавра би Монгол Улсын консерваторид 2017 онд дуусгасан байна. Тэгээ яг тэр жилийнхаа намар нь Америкийн нэгдсэн улсын Ohio мужид байдаг. Oberlin консерватор гэдэг нь болохоор хөгжмийн их сургууль гэсэн үг. Oberlin хөгжмийн их сургуульд тэтгэлэгтэйгээр тэнцээд тэгээд очиж 2 дахь бакалавраараа суралцсан байгаа. Тэгээд сая 21 онд сургуулаа дуусгаад одоо бүр 13 онд анх 10 жилийн төгсөж явахдаа бол мөрөөддөг байсан Чех улсын Праг хотын урлагийн академи гэдэг том сургуульд сая 6 сард очиж шалгалт өгөө тэнцээд одоо магистраараа сурах гэж байгаа. Ямар шалгалт өгд юм бол? Ерөнхийдөө хөгжимдөх ур чадварын шалгалтууд өгдөг байгаа. Хөгжимчлэг ур чадварын шалгалтын дундаа маш том зохиолуудаас тоглодог. Нийтдээ яг хэрвээ бүтнээр нь эхнээс нь дуустал тоглоомыг
цаг 30-аас цаг 40 минутын метражтай зохиолууд ер нь тоглосон. Ер нь танаас өөр Монгол хөгжимчин тэр сургуулийг тэнцсэн тийм тохиолдол байдаг болов уу? Энэ талаар би нэгдүгээрт амар аз завшаан гэж боддог. Хоёрдугаарт илүү их хариуцлага гэж боддог. Ер нь бол яг энэ сургуульд анхны яг хөгжмөөс тэнцэж одоо суралцах гэж байгаа хүн нь бол би өөрөө болсон. Тэгээд маш их баяртай байгаа. Давхар энэ маань бол миний хувьд маш их хариуцлага. Яа тэгэхээр би одоо ийм том сургуульд ерөнхийдөө дэлхийн топ 50 урлагийн сургуулиуд дотроо багтаж явдаг сургууль байхгүй. Тэгээд би одоо энэ сургуульд яг ямархуу төвшөнд хэр чанартайгаар суралцсан дараачийн манай доороос гарч ирж байгаа Монгол одоо хөгжмийн дүүнер маань энэ сургуульд сурах одоо боломж болцсон нэгднэ гэж би бодол харж байгаа. Тэгэхээр илүү хариуцлага. За ярилцсан баярлалаа. За баярлалаа. Хүний эрхийн дуулаа iOS-ийн сайт Тэрийн зочин булангийнхаа энэ удаагийн дугаарт Фантаси студийн гоцлол хөгжимчин Хийлч Бэлгүнийг онцлоо.